Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо болон улсын хурлын гишүүн Од Баяр, улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл технологийн газрын дарганаар сонгуул явуулах шинэ системтэй өнөөдөр танилцлаа. Америк нэгдсэн улс, Их Британи, Бразил, Голланд, Филиппин зэрэг оронд өөрийн салбараа нээсэн хамгийн олон сонгогчдтой Аз, Африк, Америк, Латин Америк, Карибын орнуудад үйл ажиллагаагаа явуулж байгаа Smartmatic компани сонгогчийг бүртгэхээс эхлээд санал хураах, тоолж, эцсийн дүнг нь гаргах хүртэлх бүх үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлжээ. Манай улсад тохирох 4 техникийг тэд танилцуулсан юм а. За харин энэ техникийн хувьд бол санал өгсөн иргэдийн саналын хуудсыг тоолох машин байна. За минутанд 100 ширхгийг 1 минутын дотор багтааж тоолох боломжтой. Энд дээр харагдаж байгаа жишээлх юм бол энд нэг нэр дэвшигчийн нэрийг дугууллаа гэхэд энэ машин руу оруулахад хичнээн нэр дэвшигчийн нэрийг дугуулсан бай гэдгийг энэ дэлгэцэн дээр энэ тодорхой унших системээр уншин. За сонгогч болгон өөрийн ийм карттай энэ картаараа өөрийнхөө санал өгсөн хуудасаа энэ хэсэг рүү хийгээд тоолох юм боломжтой машин байгаамаа. За харин энэ техникийн хувьд бол сонгогч өөрийн гэсэн юм карттай энэ картыг өөрийн карт байрлуулах хэсэг рүү цоогоод за хэрвээ нэг нэр дэвшигч байгаа бол энэ хэсэг дээрээс өөрийнхөө сонгож болох нэр дэвшигчийг зураг дээрээс нь дараа сонгож болно. Хэрвээ буруу сонгосон бол буцаагаад аваад дараагийн нэр дэвшигчийг бас юм сонгох үйлчлэг хийж болох юм байна. За хэрвээ 3 нэр дэвшигч танаа тойрогт нэр дэвшлэхэд энд 3 нэр дэвшигчийг нэг дор ангиж сонгох боломжтой. За харин энэ сонголтыг хийснийхаа дараагаар өөрийнхөө саналыг баталгаажуулахын тулд таны сонгосон байгаа нэр дэвшигчдийн нэрс энэ тодорхой хэсэгт цаасан хэлбэрээр хуульж аавн. За энэ мэдээ саналын хайрцаг байрлуулах юм бол та өөрийнхөө сонгосон байгаа нэр дэвшигчдийн нэртэй энэ цаасыг саналын хайрцагт хийх маягаар сонголтыг хийж болох нэ. Улсын хурлаа сонгуулийн санал тоолох техник хэрэгсэл худалдан авахд зориулж 2011 оны улсын төсөвт 24 тэрбум төгрөгийг төсвөлсөн байна. Шинэ системээ танилцуулсан Smartmatic компанийн санал хураах автомат систем нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэдэж байна. Монголын сонгуулийн хуулиар сонгуулийн тэр үе шатны ажлууд, процесс энэ бүх юмд технологийн хувьд бол нэгдүгээр маш сайн нийцсэн байна. За хоёрдугаарт бол бид өмнө гар тооллогын үед тийм ээ ер нь энэ техник ашиглаагүй сонгуулиулж ирсэн үед гарч байсан олон зөрчил дутагдлууд байдаг. Тэр зөрчлүүдийг хаах ямар зохион байгуулалтын бол техникийн шаардлагууд байна гэдгийг бид гаргасан. За харин энэ техникийн хувьд бол бүртгэлийн техник. Энд иргэн хүн таны бүртгүүлэхдээ энэ камер дээр таны зургийг аваад авсан зурагт нийш орно. Мөн таны бүх мэдээллүүдийг иргэний шинжилсэн бүртгэгдсэн бүх мэдээлэл орно. За мөн 70 хурууны давхцахгүй хээгээр таныг энэ иргэн мөн үү биш үү гэдгийг батлна. Түүнээс гадна таны санал энэ хороон дээр өгсөн бол дахин өөр хороон дээр очиж өөрийнхөө хурууны хээгээр санал өгөх юм давхцлыг үүсгэхгүй байхын тулд энэ аппаратаар бүртгэлийг явуулах боломжтой юм байна. Монгол улс иргэний шинжилсэн бүртгэл хийгдэж нийт иргэдийн 96% нь хурууны хээгээр бүртгүүлчихсэн учраас санал хураалтандаа энэ техникийг ашиглах боломжтой гэж үзэж байна. Энэ машиныг заавал ашиглахгүй ч гэсэн ерөнхийдөө сонгогчдын нэрсийн жагсаалтыг улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргаж өгдөг л дөө. Тэгэхээр улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сан бол биометрик хөвгөлтөөр үндэслээд явуулсан иргэд бол ямар ч гэсэн давхарлгүй нэг иргэн гэдэг нь бол тодорхойлогдоод мэдээлэл сан дээр гарцсан байж байгаа. Тэгэхээр бол ямар ч гэсэн энэ машиныг ашиглахгүй байсан ч гэсэн давхарлгүй явуулах боломжтой гэж үзэж байна. Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн онд Америк нэгдсэн улсын санал хураалтын техниктэй танилцсан. Өнөөдөр Венесуелийн техниктэй танилцж байна. Хамгийн өртөг багтаа хэрнээ манай сонгуулийн тогтолцоотой тохирч байгааг нь сонгох юм байна. Шууд соёлмоо мэдээллээ.